Сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн Монгол нэг хичээлийн сэдэв маань үйл үг бүтээх, ил дагаврыг зөв бичих. За энэ хичээлээр сурагчдад юуг эзэмшүүлэх вэ гэхээр ишгээр төгссөн нэр үгэнд үйл үг үүсгэх ил залгуурыг хэрхэн яаж залгах вэ? Игшигт гэвэрчээр төгссөн нэр үгэнд үйл үг үүсгэх ил залгуурыг хэрхэн яаж залгах тухай. За заримдаг гэвэрчээр төгссөн үгэнд үйл үг үүсгэх ил залгуурыг яаж залгах? Зөөлрсөн гэвэлчээр төгссөн үгэн тохиол ил залгуурыг хэрхэн яаж залгах юм бэ? За мөн төгсгөлд нь энэ дүрмийн зөрчих тохиолдол буюу гажилтын тухай ярилцах нэ. За нэгдүгээр дүрм. Ишгээр төгссөн үгэн дээр үйл үг үүсгэх ил залгуурыг залгахдаа хэрхэн яаж залгадаг вэ гэхээр шууд залгадаг байгаа. Жишээ нь аяг гэдэг нэр үгэн дээр үйл үг бүтээх ил залгуурыг залгахад шууд залгаад аягал гэсэн үйл үг үүсэж байна. За дараагийн жишээ. Унаг гэсэн нэр үгэн дээр үйл үг бүтээх ил залгуурыг залгаад унгал гэд шууд залгаж байна. За хоёрдугаар дүрм. 7 буюу игшигт гэвэлчээр төгссөн нэр үгэнд үйл үг бүтээх ил залгуурыг хэрхэн залгах юм бэ? За тэгвэл ил маань үйл үг бүтээх ил маань балархаа гიშгээ ардаа авдаг ах нэ. За жишээ нь сум гэсэн нэр үгэн дээр үйл үг үүсгэх ил залгуурыг залгалаа. Гიშгээ хойно аваад сумал гэж үчгэнэ. За зөв гэсэн нэр үгэн дээр үйл үг үүсгэх ил залгуурыг залгалаа. Гიშгээ муйдчил хойно аваад зөвл гэж үчгэнэ. За дүрм 3. Заримдаг гэвэрчээр төгссөн нэр үгэн дээр үйл үг бүтээх ил залгуурыг залгахад гიშгээ хаана авах вэ гэхээр балархаа гიშгээ өмнө авах нэ. За жишээ нь шат гэдэг нэр үг байна. За шат гэдэг нэр үгэн дээр үйл үг бүтээх ил залгуур залгалаа. Гიშгээ өмнө аваад шатал болох нь. За цоож гэдэг нэр үгэн дээр үйл үг үүсгэх ил залгуурыг залгалаа. Балархаа гიშгээ өмнө аваад цоож л болно. За энэ дээр нэг юмыг хүүхдүүдэд анхааруулхад үгийн дунд орсон ж шин дараа богино игшиг бичгээр болвол тийм ээ балархаа гიშиг буюу богино игшиг бичгээр болвол зөвхөн ийг бичнэ гэсэн дүрмээ баримтлаад цоожл гэдэг үгэнд и гэсэн балархаа гიშиг жиргэлэх нэ. За дүрм 4. За зөөлрсөн гэвчээр төгссөн нэр үгэн дээр үйл үг үүсгэх ил залгуурыг залгахад хэрхэн яаж үчих вэ гэхээр зөөллийн тэмдэг маань и болох нэ. За яагаад гэхээр ил гэсэн гээгүүлэгч маань өөрөө заримдаг гээгүүлэгч учраас өмнөө буюу хойноо заавал игшигтэй бичигднэ гэсэн дүрмээрээ зөөллийн тэмдэг маань балархаа гიშгийн үүргийг гүйцэтгэж байна. Зөөллийн тэмдэг и болоод. За жишээ нь морь гэсэн нэр үгэн дээр үйл үг үүсгэх ил залгуурыг залгалаа. Зөөллийн тэмдэг маань и болоод морил гэсэн үйл үг үүсэж. За дараагийн жишээ зав гэсэн нэр үгэн дээр үйл үг үүсгэх ил залгуурыг залгалаа. Зөөллийн тэмдэг маань и болоод завил болж ахна. За 5 дугаар дүрм буюу зөрчих тохиолдол байна. За энэ юг зөрчих юм бэ гэхээр бид нар 3 дугаар дүрм дээр тийм ээ заримдаг хөлчөртний төгссөн нэр үгэн дээр үйл үг үүсгэх ил залгуурыг залгахад игшгээ өмнө авч исэн. Тэгвэл энэ дүрмийг зөрчих цөөхөн хідэн тохиолдол байдаг бахнэ. За жишээ нь хавтас гэсэн нэр үг байна. Хавтас гэсэн нэр үгэн дээр үйл үг үүсгэх ил залгуур залгаад хавтсал болох нь одоо дэвтрээ хавтсал тийм ээ номоо хавтсал. За ингэхээр одоо бидний нөгөө үтсэн дүрм ёсоор игшгээ өмнө авахаар хавт сал гээд үгийн үндэс маань өөрчлөгдөх гэдэг тийм ээ. Тийм учраас үгийн үндсийг өөрчлөхгүй тулд бид нар 3 дээр яригдсан дүрмээ зөрчөөд игшгээ балархаа гიშгээ хойно авах нэ. За бас нэгэн жишээ гадас гэсэн нэр үг байна. За үүн дээр тийм ээ
Үйл үгүйсээ хил залгуур залгалаа. Ишгээ уг нь бол дүрмээрээ өмнө аваад гад сал болох гээд байгаа учраас тийм ээ гадсал гэж үчинэ. Гэтэл нөгөө гадас гэдэг үгний маань үгийн үндэс нь өөрөө өөрчлөгдөх гээд байгаа учраас үгийн үндсээ өөрчлөх учраас бид дүрмээ зөрчөөд гадаслаа гэж үчгэн байна. За иймэрхүү цөөхөн хідэн тохиолдол байдаг бахнэ. За анхаарал хандуулсан хүүхдүүдэд баярлалаа. Дараагийн хичээлээр эргэн уулзтлаа. Түр